Троллуудын хүсэл дээр тэ ингээд ёс зүйд игийн байнгын одоо дигийн хороо дид хороо ингээд хуралдах гэж байгаа байхгүй юу. Тэр би одоо энэ 48 одоо хүн иргэн одоо өөрсдийнхөө одоо жишээлбэл энэ Уурхангай ямагсын лавдарч гэдэг хүн иргэн гэж би найдаж байна. Тэ. За ингээд энэ хүмүүс одоо ингээд бүгдээрээ ирэх хэвээр. За тэгээ дээрэс нь энд нэг асуудал байгаа. Хүний өмнөөс гомдгсод маш их байгаа. Жишээлбэл тэр хүнийг тэгж хэлсэн гэд тэ. Тэгэд одоо тэр хүн нь гомдоогүй байхад одоо хүний өмнөөс гомдгсод одоо ирж тэр юмнуудаа хамгаалах байх гэж бодож байна. За ер нь бол тэгээд энэ ёс зүйн дигийн одоо дид хороо гэдэг зүйл одоо энэ дид хороо ер нь байх ёстой юм үгүй ёстой юм гэдэг дээр би өөрөө эргэлзэж эхэлж байна. Ганцхан наран туяа наараг гишүүний асуудлыг хэлэлцдэг. Тэ ганцхан наран туяа наараг одоо юу гэдгийг авч хэлэлцдэг, айлгах гэдэг, үг хэлийг боомлох гэдэг тэ одоо энэ эрхчлөө байх ёстой шүү дээ энэ ажилт чинь тийм биз дээ. Тэгээ халдашгүй дархан байдал гэдэг юм мөртлөө хаана гоё тэр нь би бол одоогоор мэдрэггүй л ээж байна. Тийм зүйлүүд байна. Нэгдүгээр энэ гомдлуудыг ер нь хэр үндэслэлтэй гэж харж байна. Одоо яг зөвшөөрөн байгуулалттай гэж үздэг шүү дээ. Тийм ойлгомжтой. Угаасаа л ер нь бол шүү дээ тэ ингээд одоо энэ хүмүүс зохион байгуулалттай биш бол өөрсдийнхөө үгээр гарч ирээд энэ одоо гомдлоо хамгаалах хэрэгтэй байхгүй юу. Тэгжээч бид нар энийг үнэхээр 48 иргэн гомдсон байна. Би үнэхээр 48 иргэний гомдооцсон юм байна. Тэгээд би эндээс цаашид явах хэрэгтэй. Улсын хурлын гишүүнээ өгөх ёстой юм уу, хийх ёстой юм уу? Хийх ёстой бол юуг анхаарах ёстой юм бэ гэдгийг одоо эндээс аваад гарах ёстой үсттэй тий. А гэтэл одоо 48 хүн ирэхгүй бол одоо жишээлбэл одоо харалт та бүхэн мэдж байгаа энэ юу инхри өөрс төрийн бас байгууллагын одоо тэргүүн инхма гэдэг хүн бичгээр бол санал хүсэл гаргасан байсан гомдол. Тэгээ тэрийгээ өөрөө найруулсан юм өөрөө уншиж чадахгүй өөрийнхөө үгээр ч одоо ярьж илэрхийлж чадахгүй байжсэн биз дээ. Өөрийнхөө үгээр ярина гэдэг чинь өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө бодсон энэ оюун бодлоор ярина гэдэг чинь ямар нэгэн юм уншихгүйгээр тэрийг илэрхийлэхийг хэлдэг үстэй. Гэтэл ингээд хүний гар хөл болоод явж байгаа ийм троллуудын одоо үгээр ингээд бүхэл бүтэн дигийн хороог ингээд хуралдуулах гад байж байгаа. Энэ өөрөө имэнэлтэй байхгүй юу? За тэгээ нөгөө талаар авч үзье. За одоо энэ улсын хурлын гишүүд улсын хурлын гишүүд нь одоо MCS-ийн одоо том бүлэглэлийн одоо Монголын хамгийн том баян одоо групп корпорацийн одоо энэ төлөөлөл болсон одоо энэ нэг хэл өөрөөр хэлэх юм бол ард тал нь маш баян одоо ийм одоо ард тал нь том гишүүд төрийн албан агчдыг төрийн ордонд хурлын дундуур боож унгаагаал зодож нүдэл ингээл явж байгаа. Эн чин өөрөө өсвөр насныханд чи баян бол, чи чадaltaй бол, чиний ард тал чинь том бол, чи хэнийгч өөрөөсөө сул дорой хэнийгч дээрлэхэж болно гэсэн энэ бүл эдэлтийг чинь түгээж байгаа явдал биш юм. Тэгээ тийм юмд гомдохгүй ээжиж намайг одоо улсын хурлын гишүүний би улсын хурлын гишүүн байхаас төрүүлээд би хүн байхгүй юу? Тийм үстэй. Тэгээ би одоо гэр орондоо хулгай орсон байдлыг хэлсэн чинь яаж зөрүүлж хүмүүс тавллаа? Яаж нэмж доромжллоо? Яаж нэмж хохийг минь дуудлаа? Тэг бүгд л тороолууд штэ. Амьд болон амьд бус тороолууд байхгүй юу? А гэхдээ ер нь бол монгол хүн гэдэг чи яг ямар чанартай хизээ байдлаасаа унсан нэгийгээ хохирсон нэгийгээ доромжилдаг ийм муухай байсан. Тэгээ одоо ийм болцсны үннийг хэлэхээр чи ард түмнийг доромжллоо, чи бидний гомдоолоо гэдэг энэ ямар учир вэ? Би бүр гайхаад одоо орд сонсъё л гэж бодож байна. Тэгэхээр улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг бол ялгууртай хандаж ярьж байна л гэдэг. Ерөөсөө л тийм шүү дээ. Ерөөсөө энэ чи тэр чигээрээ дабл стандарт байна. Та нар мэдж байгаа, та нар ялангуяа одоо энэ төрийн ордонд арх угаал, байнга архитаал, байнга тамхитаал тамхины тухай хуулийг баталчаад өөрөөсөө байнга тамхитаал, байнга архитаал байж байгаа улсын хурлын эрхтэй гишүүд зөндөө шүү дээ. Та нарт харагдахгүйгээр л хийгээд идэм байна л да. Тэгэхээр ийм зүйлүүд зөндөө байна. Хаашаа энэ Монгол улсад чинь нүдэн дил харагдахгүй бол бузар булаа юу ч хүлээмжшөөрдөг, юу ч уучлж твчдэг. А нүдэн дил харагдчихвал үнэн гашуун үгийг ч хүлцэж твчдэггүй ийм балаа улс болж байгаа юм бол бид нар энд ингээд төр засаг олж тоглоод ингээд байж ах ямар хэрэг байгаа юм бэ л гэж би харамсаж байна. Тэгэхээр ёс зүйн дигийн хорооны таны ямар шийдвэр гарсан хүлээн зөвшөөрөх үү эсвэл одоо юу гэж хүлээн зөвшөөрч дээ. Одоо тэгээд ороо сонсё юу гэх нь өчигдөр бол хэрлэн гишүүн хэлэхдээ намайг энэ хуралд бэлтгээ гэсэн. Би бол энэ хуралд бэлтээд тах юу байх юм? Ер нь хараа хуулийн хүрээнд хуулийн хүрээнд би одоо өөрийнхөө хувийн гэртээ одоо бор гихтээ богд хар гэртээ хаан байдаг тэр гэртээ би одоо ингээд өөрийнхөө эрхчлөөг ажлын бус цагаар
чуулган амарсан байсан. Дээрээс нь шөнө оройн цагаар би өөрийнхөө илэрхийллийг илэрхийлэх надад эрх юм байна уу? Өөрөөр хэлбэл хүн байх эрх надад байна уу? Улсын хурлын гишүүн болсноороо хүн байх эрхээ хасуулна гэж хэн тангараг өргөсөн? Тийм биз дээ. Би нөгөө талд хэдийгээр улсын хурлын гишүүн боловч би нөгөө талд их хүн, гэрийн эцэгтэй хүн, эхнэр хүн, охин хүн, эгч хүн надад өчнөө олон үүрэг ройлууд байгаа. Тийм биз дээ. Бараа бүтээгдэхүүн сурчилсан тухайд ер нь та ямар байр суурьтай байна? Энэ юм байхгүй. Одоо жишээлбэл бараа бүтээгдэхүүн сурчлаа гэдэг чинь би өмнө нь огт хийж байгаагүй ажлыг улсын хурлын гишүүн болонгуудаа за улсын хурлын гишүүн болчлоо. Одоо намайг олон дагагчтай болцсон тий. Одоо ингээд надад ингээд төрөөс ингээд 600 мянган дагагчтай албан ёсны хууц өгснийг би давуулан одоо тий ургуулan ашиглаад тий. За энэ улсын хурлын гишүүдийн л өмсөж идэж уудаг аяа таваг хоол унд гээд байгаа бол энэ өөрөө улсын хурлын одоо нэр хүндийг ашиглагч мөн. Гэтэл би урд нь өөрөө хийдэг байсан. Би энэ ажлаасаа улбаалаад тий нийгмийн дуу хоолой босоор ирж чад өөрөө энэ бүх байдлаараа хүлээн зөвшөөрөгдөд улсын хурлд орж ирсэн байхгүй. Гэтэл би яагаад одоо өөрчлөгдөх ёстой? Яагаад би эсвэл одоо бусад хүмүүс шиг чимээгүй тий одоо би боловсролын зээлийн сангаас хулгайлах ёстой юм? Би чимээгүй хүн зүгийн аж ахуйгаа тий жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас хулгайлаад томруулаад ингэж явах ёстой юм уу? Хүний нүдэнд харагдаагүй бол бузар булааг хийсэн нь ёс зүйтэй болдог. Харин ил цагаан ил шудраг хөдөлмөрлөд явж байгаа нь яхаараа ёс зүйгүй болцчихдээ юм бэ гэдэг дээр би бүр үнэхээр эмзэглээд байгаа байхгүй. Ер нь зарчмын хувьд тийм биз дээ. За тэгээ дээрэс нь энэ улсын хурлын гишүүний үүрэгт ажлыг цаг нар алдалгүй тий хариуцлагатайгаар хийж байгааг гэвэл хийж лаа шүү. Гэхдээ энэ миний чадлын хүрээ байхгүй юу? Тийм биз дээ. Гэхдээ тэгээд одоо би бусад газарт намайг хүн байх эрхээс ягаад одоо тий ингээд хуулиар эсвэл одоо дгийн хороогоор троллуудын гомдлоор ингээд намайг айлгаж чинь гэж бодож болохгүй байхгүй. А нөгөө талд миний амьдрал явж байгаа. Би нөгөө талд би улс өмнөхийнхаа төлөө одоо ажиллаж одоо тий ажиллая гэдээ ингээд тангараг өргөсөн үнэн. Гэхдээ би нөгөө талд ар гэр бүл миний амьдрал тохиож байгаа нийгмийн эдийн засгийн амьдралыг би орхиноо тий үл таамсралнаа хайна гэж тангараг өргөөгүй шүү. Тэр би өөрөө үр зээлээ яаж төлөх юм бэ? Би ч бас хүн шиг амьдрах гад те байр орон сууцаа томруулах гад ингээд одоо зээл хуу аваад явж байгаа хүн одоо би тэгээд тэр өөрөө би яаж төлөх юм те би одоо хулгай хийгээд бусад шиг энэ өмнөх улсын хурлын гишүүд чиг хулгай хийгээд те эсвэл нэг тендер зохиод эсвэл одоо төрийн шахаа хийгээд те ингээд одоо би амьдрах хэрэгтэй юм. Би бүр гайхаад байгаа байхгүй. Энэ яагаад монголчуудад энэ ил тод юмыг хүлээн зөвшөөрөхө болчиход байгаа юм бэ гэдэгт л маш одоо. За тэгээ дээрэс нь одоо тэртээ тэргүүл одоо хуулийг одоо бүгд нь өөрчилж чадчих штеп. Тэгвэл энэ одоо улсын хурлын гишүүний тухай энэ хуулийг ч гэсэн бас өөрчлөх хэрэгтэй байна. Ялангуяа төрийн албаныхан. Гэхдээ одоо төрийн албаныхан хийх ажлаа хийх цагтаа хийж байгаа бол нөгөө талаар арилжаа 8-ага байна уу те юугаа байна уу тэр юмыг хийх одоо нөхцөл байдлыг нээлттэй орхих хэрэгтэй байхгүй. Хулгай хийх боломж нь нээлттэй байдаг мөртлөө ил тодоор ажиллах боломж нь хаалттай байдаг. Ямар сонин улс вэ? Тийм биз дээ. Би бол тэгж гайхаж